За сайн байцгаана уу. За энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн уншлагаараа. За уншлагаа бас нэг ойрхон хийгээд чадахгүй байгаа тань тий. Бичлэгээ хийж амжихгүй даа. Хувийн уншлага дээр суугаад байна. За тийм болохоор өнөөдөр бүр цаг гаргаж бичлэгээ хийх гэж сууж байна. За одоо өнөөдрийн сэдэв болохоор тэр хүний хэлж байгаа үг нь ер нь үнэн үү? Одоо танд ярьж байгаа тий. Хэлж байгаа үг нь за ажил төрөлч байж болно, за хувийн амьдрал дээрч байж болно. Яа за өдрийн уншлагаас яг ингээд нөгөө ямар сэдв аль чиглэл рүү явах нь одоо ерөөсөө ингээд тодорхойгүй байгаа. За тийм болохоор ямар ч гэсэн ингээд тийм сэдвэр одоо уншаад үзье. Ер нь тийм нэг сайхан худлаа ярьдаг улсууд одоо айхтар их болчиход байна шүү дээ. Тэр юунд итгэх үнэн үү? Тэ ажил төрлийн харьцаа байсан ч тэр хувийн харьцаа байсан ч тэр одоо хувийн уншлагуудыг хийгээ сууж хахад ер нь тэгээд итгэхэд айгүй хэцүү болцсон юм шиг тийм ээ. Одоо хуучны хүмүүс тэр тусмаа манай монголчууд ч одоо тийм амар тийм хүний итгэл алддагч болцсон юм шиг санагдаад. Чин би одоо яг Японд амьдарч байгаа онд бол энд бол нөгөө аливаа ажил заавал бол яваагүй хүнд амлсан бол хийдэг аливаа юм нэг тийм маш их хариуцлагатай байдаг л доо. А гэтэл Монголын нөхцөл байдал дээр яг юу болоод байна вэ гэхээр хүмүүсийн олон хүмүүсийн уншлагыг хувийн уншлагуудыг аваад харж байгаа. Итгэх юм болдохгүй болоод байна яг үнэндээ. За тийм болохоор одоо хүмүүс яг ингээд нөгөө маш их эргэлздэг байна тий. Хувийн бүр тэр ч байтугай ихнэр нөхрийнхээ харьцаан дээр ч гэсэн маш их эргэлзэж байгаа. Үг үйлдэл хоёр нь дандаа зөрн тий. Тэг манай монголчуудын яг тэрэн дээр тулаад ирэхээр тэр нэг хариуцлага хүн чанарын асуудал яригадаад байгаа байхгүй. Ямар ч тийм нэг араа бодохгүй тухайн цаг үедээ л одоо бий л болж байвал болоо гэдэг нэг тийм сэтгхүүл ерөөсөө яваад байна да манай монголчуудад гэл би одоо яг бодож ин тэг ер нь нэг олон хүмүүсийн юмнаас тэгэл харагдаад байна. За тийм болохоор тэр хүний хэлж байгаа үгэнд нь одоо тэр шууд итгэж болж гин үгүй юу? Үнэхээр итгэхээр хүн байна уугүй юу гэдэг талаас нь тийм хэлж байгаа үг нь үнэхээр үнэн юм уу гэдэг талаас нь уншлага хийя гэж бодож байна тий. За өнөөдрийн сонголт. За одоо би 1 2 3 дугаар группээ зөвхөн ерөнхийдөө энэ 3 хөзрөөр уншна гэж сонгоод тавьчихсан. Энэ бол группээ сонгоогүй байгаа шүү. За би одоо харин энийгээр 1-р групп бөгөөд. За энэ нэг биш юм байна. За би одоохон байршуулах юм. За энэ 1-р группийн уншлага өгөх хөзөр. За энэ нь 2 юм байна. За ингээд 3 дугаар групп тий. За ингэ байршууллаа. За 1-р группийг энэ хөзрөөр, 2-р группийг энэ хөзрөөр, за 3-р группийг энэ хөзрөөр уншнаа. За тэгэд хөзрөө сонгох хугацаа өгье. За тэр хооронд за энэ гэрцэн долгионоор эрчмийг цэвэрлээд. За тэгээ хамгийн их одоо өөрөө шууд ингээд нэг татагдж байгаа хөзөр. Эхлээд шууд сонгосон хөзөр ер нь айгүй үнэн байх магадлал өндөр байдаг. Тэгээ эргэлзэх тусмаа л ер нь жоохон яваадаг штэ тий. Удилдаг штэ аль байна ер нь. Эхний сонголт чинь дотоос ч сонгож байгаа сонголт байх магадлал маш өндөр байдаг шүү гэж хэлмээр байна. За би тэгэхээр ерөөсөө уншлагыг ерөөсөө ингээд нөгөө бэлддэггүй. Одоо сэдв ч гэсэн үндсэндээ бараг тэгэл. Уул нь сэдвгүй унших одоо хинд яг юу хэлүүлэх гээд байна гэдгийг ингээд нэг тодорхой
тодорхой биш ингээд шууд уншлагын одоо яг ингээд нэг хэлэх гээд байгаа хүрх гээд байгаа хүн дээр хүрээсэй гэхээр нөгөө нэг уншлагын юу гэдгийг гарчглах айгүй хэцүү болчиход идэв. Тийм учраас одоо сүүлийн үед яг ингээд сэдв сонгодог болоод байна л да. Тий. За тэгвэл тэр хүний хэлэх гэж байгаа үг үнэн үү гэдгийг нэгдүгээр группийн уншлагыг за эхлэе. За нэгдүгээр группийн энэ хонцрыг сонгосон байгаа тий. За үндсэн тий яг ямар чиглэл дээр Oracle message card 1 2 3-ыг аваад за яг нэгдүгээр группийнхний за хэр нэг хин нэгний тий одоо тэр ажил чойж болно, амьдрал чойж болно. Таны бодож байгаа тэр хин нэгний тий хэлж байгаа үг нь юу нь яг үнэн байна уу гэдэг дээр энэ хүмүүсийн хоорондын харьцаа хэлж байгаа үг үнэн үү гэдэг дээр Oracle message card орчуулж за 3 Oracle card. За энэ нь яг хэдэн Oracle message card-уудыг аваад нэгдүгээр группийн дээр тэр хүний хэлж байгаа үг яг үнэн үү? Тэр үнэн хэлж юм уу гэдэг дээр Тэрний хэлж байгаа үг нь үнэн байна. Тэрний хэлж байгаа үг нь үнэн байна уу? Now you can гэсэн мессеж энэ бол одоо бол хийж чаднаа гэж шүү дээ. За одоо тараад хөлрүүдэд дэлгээд явъя. Жохон цааш та. Mind the phones. The hermit үзүр, that үзүр буруу харж гарч ирж байна. The 8 of wands үзүр. За. Шүрчтэй хөдрүүд гарч ирж байна шүү. Ер нь тэгээ. Hanged man. За энэ дээр яг юуг илэрхийлэх гээд байна вэ гэхээр тийм ээ clarity expecting fate гэд. За энэ ганц нэг Oracle message картуудаас нэг үндсэн одоо truth буюу энэ одоо үнэн гэсэн үг л дээ. Intentions, honesty гэдэг их эерэг утгатай мессежүүд гарч ирж байна. Clarity гэдгийг нэг орчуулад хараадах гэж бодож байна. Clarity цэвэр гэсэн
Тэ төстэй утгагүй байгаа юм болоо даа л гэж бодох гэдэг юм да. За. Clarity. Тодорхой байдал юм байна. Тодорхой байдал. Тодорхой байдалд итгэх нь тийм ээ. Үнэн, зориг, шударга байдал, тодорхой байдал. За тэгээд expecting, hoping, итгэл. За эднэрээр яг холбож нэгсэндээ би юу хэлэх гээд байгааг нь Oracle message картуудыг нэг яах гээд байна вэ гэхээр тийм одоо холбож мессежүүдээр яах гээд байна л да. Итгэлийн илэрлийг хүлээж байна. Hoping, итгэл. Тийм итгэлийн илэрлийг хүлээж байна. Тодорхой байдал. Энд ягаад масктай хүн гараад ирв. Энд нэг жоохон дүүрээс хэлтийн байдлын маск гарч ирээд байна. Энийг нэг жоохон харьяа тэгжиж үзнэ бэ. Bluff. За энэ хүнийг ийм юм байгаад байна. За таны бодож байгаа тэр хүн тийм ээ. Өнгөрсөнд нэг тийм жоохон харамссан, гунигэлжсэн, хүсээгүй юм болчихсон нэг хүн байгаад байгаа байхгүй юу. За тэгээд тэр асуудлыг одоо би бол маш хурдан ингээд одоо юу гэх ингээд нэг тавиад явуулцсан, одоо би чадцсан, тэр бүхнийг мартцсан. Миний хувьд бол одоо тэр дууссан ингээд танд ингээд хэлж байгаа. Одоо магадгүй энэ урд өмнөх харьцаан дээрээ тантай бол одоо хизээж учирсан байж болно энэ хүн. Тэгэхдээ урд өмнөх харьцаан дээрх асуудал бүх юм одоо цэгцэрцэн, одоо би дуусцсан тий. Одоо миний сэтгэлд юу ч байхгүй, тэрнтэй холбоотой ямар ч одоо бодол сэтгэл санаа байхгүй гэж ингэж нэгсэнтэй ингэж танд ярьдаг байж болно. Гэвчлээ тэр нь бол үнэн биш гэсэн үг. Одоо энэ асуудлын тэр хүний хэлж байгаа үг үнэн үү гэдэг тэр түүнийг мартцсан гэж ярьж байгаа бол тэр нь бол худлаа шүү. Тий. Одоо надад ямар нэгэн байдлаар огт хамааралгүй болсон. Би мартцсан. Тэр бол зөвхөн өнгөрсөн тохиолдсон асуудал тий. Одоо бол надад ямар ч хамаагүй гэж ярьж байгаа бол тэр үл жоохон худлаа байх гээд байна. Тий. Бас нэг юм байна. За миний эрүүл мэнд одоо ингээд нэг тий сайн гэдэг ингээд зүгээрээ миний биеийн өвдөг одоо би их сайн байгаа гэж ярьж байгаа бол тэр бас нэг худлаа байх гэдэг. Яг үндэ бол эрүүл мэнд нь тийм сайнгүй байгаа. Бас өнгөрсөнд ингээд нэг болоод өнгөрсөн асуудалд ингээд би одоо тэрийг мартцсан бүр зүгээр орхичихсон. Бүх юм тэр ингээд дууссан гэж хэлж байгаа тэр асуудал нь бол бас худлаа байдаг. Тэр юун дээр ч тэгж хэлж ээж болно тийм. Зүгээр нөгөө мартахыг хичээж байгаа боловч чадахгүй байгаа. Эсвэл ингээд тавьж явуулахыг хичээж байгаа боловч чадахгүй байгаа байхгүй тэр хүн чинь. Тийм болохоор энэ дээр одоо тэр яг жинхэнэ үнэн нь бол тийм тодорхой байдал тийм одоо тийм шударгазан байдал тийм итгэл гэж гарч ирээд байгаа. Нөгөө нэг итгэлийн гал нь бас нөгөө бүх үг гэх юм нэг тийм юм байгаад байгаа байхгүй энэ хүнд. Наана хичнээн тэгж хэлж байгаа ч гэсэн л гэсэн үг шүү тий. За тэгвэл энэ харьцаа яг ямар учиртай, яг одоо тантай яг таны бодож байгаа хүн яг яаж байгаа вэ гэхээр өөрөө ганцаараа маш одоо ингээд нэг төвлөрч тайван байхыг хичээж өөрөө өөрийгөө одоо ингэж олж томорж тодруулахыг хүсэж байгаа боловч заяа байгаа боловч тэрэн дээрээ үйлдэл авч hödөлж чадахгүй байгаа гэсэн үг.
санаа нь бол байгаа. Ингээ санаа нь байна. Би одоо яг энийг ийм нөхцөлд ингээд байх ёстой хүн биш ээ, тий? Одоо би нэг хөдөлж эхлэх ёстой. Яг ингээд нэг үйл хөдлөл авч ээж бодсон зорьсон сансандаа ингэж нэг тууштай ингэж хүч гаргаж явж ээж тэгээд тэр хүсэж байгаа шиг бодож байгаа шиг ингээд хүн болохыг хүсэж байгаа боловч тэрэн дээрээ үйлдэл өрөөсөө хийж чадахгүй ингээд өнгөрсөнтэйгөө би мартцсан. Би тэгчихсэн. Одоо өнгөрсөн бүхэн бол өнгөрснийг ард нь орхичоод би урагшаага ингээд алхнаа хөдлөнөө тэгнэ ингэнэ гэд хүсээд байгаа, яриад байгаа боловч үйлдэлээ авч хөдөлж чадахгүй болцсон байгаа дагааг л хэлж байгаа. Магадгүй энэ эрүүл мэндийн байдал муу байгаа зарим тал дээрээ эрүүл мэнд биш юм аа гэхэд яг бие махбодын эрүүл мэнд биш юм аа гэхэд нөгөө сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг чинь одоо бүр хамгийн илүү биеийн эрүүл мэндээс илүү чухал шүү дээ, тийм ээ. Нөгөө нэг энэ дээр бол биеийн эрүүл мэндээс илүү нэг сэтгэл санааны эрүүл мэнд урагшаага нэг өөрийгөө нэг түлхээд зоригжуулаад за одоо л өстой ингээд нэг хөдлөөд өгнө. Одоо л ингээд гэдэг нэг хүнд чинь нэг одоо нэг юу гэх нэг гал асаах хэрэгтэй шүү дээ. Одоо нэг бөхөж байгаа сэтгэлд нэг юм шүдэнд зураад тэгээд нэг гал асаах хэрэгтэй шүү дээ, тий. Тэгжээч хүн нэг мотивац авч хөдлөн шүү дээ, тий. А тэгэнгүүт яг энэ хүнд тэрэн дутаад байгаа байхгүй юу? Тэр өөрөө уулна ингээд нэг итгэлийн хагалыг ингээд энэ хобби гэж итгэлийн хагалыг ингээд асаагаад ингээд нэг одоо итгэлийн гал бол тасарчааг байгаа гэсэн л үг. А тэгэнгүүт нэг юу гэх юм одоо энэ нэг жоохон одоо өнгөрсөн дуу нэг жоохон хүсээгүй юм дээрээсээ одоо нэг салж өгөхгүй байгаа л гэсэн үг. Салж өгч чадахгүй байгаа. Тэгээ миний бодлоор бодлорч байхад ер нь энэ уншлагын юм дотор уулын тэр нэг хөдлөхөөд нэг хөдлөөд ингээд ирч хүчээ аваад урагшлах юм бол энэ ажил мэргэжлийн тухайд л байгаад байх шиг байна. А тэгэнгүүт энэ ажил мэргэжил дээр нэгсэндээ төвлөрч ингэж бүр сууж ингэж цагаа гаргаж чадахгүй одоо ингээд нэг тойрол зүгтаагаад байгаа л гэсэн үг шүү. За тэгэхээр тэр хүн танд хэлж байгаа үг нь яг юу гэдэг вэ гэхээр би бүхнийг ингээд одоо ингээд өнгөрөөсөө мартсан. Одоо би одоо өстой яг ингээд ажил төвлөрөөл одоо бүх юм ингээд ирч хүчтэй цогтой ингээд хийх гээд эхлүүлэх гээд өстой ингээд баг эхлүүлчихэд ч юм уу ингээд яваад байна гэд хэлж байгаа боловч яг дотроо болохоор ингээд өөртөө нөгөө тэмцэлээс тий өөртөө ингээд бүрэн дүүрэн итгэж чадахгүй байгаа итгэлээс тиймэрхүү юмнасаа болоод танд нэг жаахан масктай одоо жоохон худлаад маягийн харьцаа үүсгэж яваад байгаа гэсэн. Би одоо яг тийм байна. Би өстой яг ингээ хийх гээд байна. Би одоо өстой эхэлсэн явж байгаа гэд ингээ ярьж байгаа яриа нь бол яг цаг дээрээ болох юм бол жоохон худлаа байх гэдэг шүү. Яагаад гэвэл энэ хүн чинь өмнөх юмнасаа салж чадахгүй нэг өөрийгөө нэг ирч хүч цэник нэг ороод нэг урагшилж бүрэн дүүрэн чадахгүй болчиход байгааг л илэрхийлээд байгаа. Та магадгүй одоо нэг аль ихнэр байлаа гэхэд одоо нөхөр нэг за би яста яг юм хийх гэдэг тийм юм хийх гэдэг одоо яг хийгээд эхэлсэн. Одоо яг ингээд явж байгаа байж магадгүй. А гэтэл тэр хүн яг бодитоор болохоор энэ урд өмнө болж өнгөрсөн энэ асуудалнуудаа яг юуг мэдэхгүй байна л да. Энд тэгж үзээгүй болохоор. Тэгэхээр одоо тэр талаас нь хараагүй болохоор. Тэгэхээр эндээсээ одоо бүрэн дүүрэн салж өгч чадахгүй байгаа л гэсэн үг шүү. Тэгээд нэг өөртөө бүрэн итгэж урагшаа алхаж чадахгүй байгаа гэсэн л үг шүү. За ийм утга учиртай уншлага болоод байна тий. За тэгвэл тэгээд энэ хүн тэгж байгаа нэг үйл хөдлөл аваад хөдлөх нь үү? Тийм хөдлөөд тэр одоо танд хэлж байгаа шиг тийм ээ. Үйл хөдлөлөө аваад одоо
хэлж байгаа юм одоо хийх нү гэдэг дээрээс нэг асуугаад байна. Долоо. Хийнэ энэ хүн одоо тэгээд нэг урагшааг хөдөлчихвэл одоо ерөөсөө айгүй олон тийм янз янзын боломж сонголтууд одоо юу гэх юм тэр ажил дээр нь ингээд араас нь ингээд хөрвүүлээд ингээд хийчих ингээд одоо санаа оноонууд ингээд араасаа гарч ирээд яг нөгөө хэлжсэн хийжсэн шиг юмыг бол хийнэ. Тийм тэр нь яг одоохондоо цаг нь болоог байгаад байгаа л гэсэн үг. Тэгэхээр тэр хүн тийм now you can гэдэг чи одоо болгож чаднаа л гэж тийм хэлүүлж юм л да тийм. Хийх гээд хөдлөх гээд байгаа энэ high priestess гэж одоо яг нэг юм бас л одоо юм шидтэн маягийн хөзрөлтөө ингээд одоо нэг зурхаач зурлагч тийм маягийн хөзрөлт. Тэгээ юм хөдлөх гээд энэ дээр нэг шийдвэр гаргаж чадахгүй нэг юм байгаад байгаа бол одоо бас л сайхан мэрглүүлж дөрвөлөөл үзэж маар санагдаж байгаа. Энэ дээр хамгийн сүүлд нь яг зөвлөгөө үзрөөрүүл ингээд гараад ирж байгаа байхгүй юу? Эхлүүлж чадахгүй байгаа өөртөө итгэлгүй байгаад энэ хайрмат хөзөр байна. Энэ high priestess хөзөр байна. Энэ хоёр хөзөр маань ерөөсөө даяанч буюу юм одоо шашны талын хүний хэлдэг байхгүй юу? Бөө зурхаач, зорлагч, мэрэгч, төлөгч хүмүүсийг. The high priestess нь болохоор бүр илүү эмэгтэй хүнийг хэлж байгаа. Өндөр дээд энергитэй эмэгтэй хүнийг хэлээд байгаа байхгүй юу? Тэр магадгүй тий. Одоо уншлага аваарай л гэж хэлчихвэн. Тий бас л одоо миний одоо энэ ингээд нэг хөдөлж чадахгүй байгаа хүмүүсийг би нэг хөдөлгөх одоо нэг тийм үүрэгтэй хүн юм шиг байдаг байхгүй юу? Эсвэл нэг юм бодилсан эсвэл нэг юм зогсонго гацанг байдалд орсон. За өөртөө итгэлгүй болсон. За тийм байдал дээр одоо баг миний энэ нэг одоо нэг өгөгдөл гэх юм уу да. За тийм байдаг шүү ер нь. Тэгэхээр надаас энэ уншлага аваад нэг тийм шийдвэрлэж чадахгүй байгаа юмаа шийдээд хөдөлж байгаа. За тэр амьдралд асуудалтай хариу ингээд нэг олж байгаа улсууд бас нэлээд байгаа шүү тийм. Тэгэхээр одоо та хэрв энд бас тийм ингээд нэг хөдөлгөөн авч чадахгүй ингээд цагаа бараад өөртөө итгэлээ алдаад нэг ингэсэн байгаад байгаа улсуудыг би шууд ингээд зөвлөдөө. За юу ягаарэ? Хувийн уншлага авчихсан шулуухан шүү дээ л гэж тийм. Нэг дааж давшгүй үнэтэй бол биш шүү дээ тийм. 20 минут бүхэл бүтэн 20 минут нь 40 мянган төгрөг шүү дээ. Тэгэхээр та эргэлзээтэй байгаа бүх асуудлуудаа сайхан ингээд тийм таны тэр шийдэж чадахгүй байгаа хүнийг эсвэл та өмнөөс нь хэрв таны үгэнд ордог бол тийм ээ. Хэрв үгэнд ч н ордгүй хүн байвал хүнд үзүүлээд ингээд наадчих асуудал дээр шийдвэрээ гаргуул яа гэм бэ гэдэг талаас нь ингэж хэлж ярьж өгвөл одоо энэ ч яагаад гэвэл нэг тийм цаг хугацаа тэгээл нэг өөртөө итгэлгүй болчоод ингээл байх чаа ер нь аюу хэцүү. За тэр талаас нь бол би бол хувийн уншлага аваарай гэж зөвлөж гин шүү. Тэр авахгүй нь бол таны хэрэг тийм. Тэр бол хамаагүй надад тийм. Зүгээр ер нь өөрийнхөө төлөө бас авчихвал зүгээр санагдчихээн. За тийм болохоор би танд тэгээл хэлчмээр байна да. За тэгээд би яаж хувийн уншлага авах вэ гэдэг улсуудад хариу хэлэхэд нөгөө юу байдаг шүү. Ямар юу лээ? Facebook-ийн одоо миний пэйж хуудас руу линк барьж нөгөө YouTube-ийнхаа хамгийн комент хэсэг дээр нь би нөгөө линк байршуулцдаг. Facebook пэйжийнхаа. Тэрүүгээр орж ирэл чат бичгэд болно тий. За ингээд нэгдүгээр группийнхний уншлага ерөнхийдөө ийм уншлага болж байна. Энийг бол биеийн эрүүл мэнд гэхээсээ илүү энд бол тийм бай таалт гэж байгаа. Биеийн эрүүл мэнд гэхээс илүү энэ нэг сэтгэл санааны нэг юм
өргөөд өгөх нэг тийм ирч хүч энерги л дутаад байна л да энэ хонд тийм. Тэгээд нэг мотивац байхгүй, ирч хүч энерги байхгүй болцсон бүр юу ч хийх хүсэлгүй нэг болчихдог штэ. За яг тийм л болчиход байгаа шиг байна да таны энэ үзэж бодож байгаа үзүүлсэн хүн чинь. Эсвэл та өөрөө ч байх магадaltaй штэ тийм. За тийм. За ингээд нэгдүгээр группийн уншлага өндөрлөё. За одоо хоёрдугаар группийн уншлага энэ хөзрөөр хийн тийм ээ. За энэ давхар бас хүн ч одод хайр өгөхгүй л одоо ганцаараа ажилладаг хүн чинь болдгоо маас. Яас нэг хариу өгч. За та тэр хооронд төвлөрөө. За яг би хайшт нөгөө юугаа эхлүүлэх цагаа тавьчихдаг болохоор тэрүүгээр үздэг байлгүй дээ хүмүүс тийм. Миний ганцаараа ярьж сууж байгааг нөх сонсоод байдаггүй бах уу гэж бодож байна. Хөвөө уншлагынуудын хариуг бас дорно. Өстой л доо бас. За. За хоёрдугаар группийн уншлага эхлэе. За хоёрдугаар группийн эхлээд Oracle message картаас. За хоёрдугаар группийн тэр хүний хэлж байгаа нь юу үнэн үү гэдэг талаар тэр хүний хоёрдугаар группийн за гатан түргэний машин хэлдэг байна. Хоёрдугаар группийн нэлийн чимээ орж ирсэн байвал sorry. Манайх цантай ойрхон төв цантай. За хоёрдугаар группийн хэлж байгаа бодож байгаа тэр хүн үнэн хэлж байна уу? Soulmates deep love holding one opposite нэлийн бараан зурагтай хөзөрнүүд. Энд чих олон гоё өнгөлөг хөзөрнүүд бас байдаг байхгүй гэсэн. Дан бараан хөзөрнүүд гарч ирж байна тийм ээ. За хоёрдугаар группийн зориулсан мессеж карт гарч байна. Вау. Display хоёрдугаар группийн зориулсан мессеж карт. Mature man. Хоёрдугаар группийн зориулсан мессеж карт. Regret харамсах гинэ бурхан байна. За яагаад харамсахаар болоод байна? За хоёрдугаар группийнхны тарот хөзрийг дэлгэртгий одоо. За тэгээд уншлага эхэлнэ. Өдөржингөө нөгөө ярьдаг болохоор юусэн хоолоос үлдээ бүр гарахаа байхын шах. За хоёрдугаар группийнхны тэрний хэлж байгаа үг нь үнэн үү? Вау, чихтэй хөсрөд гарлаа. За тэр хүний хэлж байгаа үг үнэн үү? The world төзөр эерэг strange төзөр эерэг
Хоёр өдөр дээрээ гараа зарим нь юм гэдэг чинь. За. Дэлгээлэх эхлээд тийм ээ. За хөзрүүдэд дэлгэвчлээ тий. За хөзөр юу хэлэх гээд байна вэ гэхээр listing гэж байна. Listing. За listing гэхээр сонсхоо гэсэн үг тийм. Юу сонсох вэ? Sexual energy энтер гэж штэ бүр sexual energy. Sexy энерги гэсэн үг үстэй юм ч одоо. Тийм хориотой. Хариуцлагагүй хүсэлт. Хориотой хариуцлагагүй хүсэлт. Аа. За энэ өдрөөс сэтгэл одоо автсан хариуцлагагүй хүсэл. Soulmates, deep love, unity, connection. За. Mature man. Knight of Wands. За энд яг юу болоод байна вэ гэхээр тийм ээ. За өөрөө нэг нэлээд эрч хүчтэй хөдөлгөөнтэй нэг тийм залуу эмэгтэйч үж болно, эрэгтэйч үж болно. Тийм хүнтэй нэгэн харьцааг одоо ингэ эхлүүлсэн байгаад байна. Тэр нь давмгайлан бие махбодын харьцаа байх маш магадлал өндөр байгаад байна. Нэг тийм хортой хэрнээ, хориотой хэрнээ тийм юу харьцаа. Тэгэхээр энэ магадгүй нөгөө гурав дахьч харьцаа тий. Хин нэгний хүн байх магадлал их өндөр байх гэдэг юм л да тий. За нэг тийм хүнтэй эхлүүлсэн харьцаан дээрээ та тэр хүн ер нь үнэн хэлж гин үү гэж бодож энийг үзэх болов гэж хэлэх гээд байна. За тэгэхээр тэр харьцаа болохоор яг танд юу гэж ингэж бодол мэдрэмж өгдөг вэ гэхээр тантай ингээд нэг soul mate юм шиг амар хүчтэй, маш их хүчтэй таталцал өгсөд байгаа байхгүй юу? Хүн нэг хориотой болохгүй одоо гих тусам нэг ингээд нэг дотроос бүр илүү ингээд илүү юм хүсэж идэг нэг тийм. За эн чи эзэнтэй, эн чи нөхөртэй, эн чи эхнэртэй. За ийм хүнтэй ингэж харьцаа үүсгэж болохгүй гэд. Тэгэд тэрийг мэдсээр байж ич маш ихээр ингээд хүчтэйгээр татагдаад байна. Татагдаад байгаа хин нэгний тухай байна. Тэгээ та тэрэн дээр бас баггүй шаналж явах шиг байна тийм одоо ингээд. Яагаад ийм харьцаанд уулна анханасаа орохыг хүсээгүй юмсан одоо гítэл одоо ингээд сэтгэл татагдаад бүр яаж ч болохгүй байгаад байх юм. Тэг манай бүсгүүчүүд үзэж явах магадлал маш илүү өндөр байх гэдэг юм шүү. Ер нь тийм. Яг нөгөөх нь айгүй тийм байр суурьтай, ихэмсэг зантай нэг тийм эрэгтэй хүн байх гээд. Энэ хараа King of Swords энэ Mature Man хоёулаа тийм маш их нэг тийм байр суурьтай, тусдаас харьцаатай нэг тийм эр хүний хувьд айгүй тийм эр хүнлэг тийм гоё энергитэй болсоодыг хэлнэ л дээ. Ер нь тийм нэг тийм шалчхар зангуу гэсэн үг одоо юу гэх юм нэг тийм одоо тас төс харьцаатай өөрийн гэсэн нэг байр суурьтай өөртөө хамгийн гол юм нь энэ хүн өөртөө маш их ихтгэлтэй хүн. Тэгээ тийм харьцаа тийм хүнд та нэг маш ихээр хүчтэйгээр татагдаад нэг ойр дотны ойрын нэг тийм юуны харьцаанд ингээд орчоод байна л да. Тийм хориотой харьцаанд орчоод байна л да. Тэгээ тэгэнгүүт энэ татагдаад хүчтэйгээр татагдаад байгаа энэ сэтгэлээ одоо ингээд нэг одоо дэнсэлж чинь та үнэхээр одоо энэ үнэхээр одоо зөв харьцаа юу буруу харьцаа юу одоо цаашдаа яах вэ гэж бүр үнэхээр ингээд энэ дэр ч гэсэн маш их эргэлзээтэй байгааг илэрхийлээд байгаа. Уул нь энэ эргэлзээнээс ингээд гарыг болио одоо ингээд зүгээр ингээд тий
Зүгээр л одоо хүнийх ч минийх ч хинийх ч хамаагүй зүгээр энэ харьцаанд ингээд зүгээр л аз жаргалтай гоё ингээд байчигээд ингээд бодохоор та өөрөө өөртөөгөө нэгэсэндээ дотор хүнтэйгээ таны үзэл бодол хоёр ингээд зөрчилдөд байгаа байхгүй юу? Зөвхөн өөрийнхөө аз жаргалыг бодоод өөрийнхөө сайн сайхан байгааг бодоод өөрөө энэ хүнтэй цагийг сайхан өнгөрөөдгөө бодоод ингэх юм бол энэ хүнтэй та зүгээр л ингээд аз жаргалтай сайхан байчиг гэхээр та өөрөө өөртөөгөө дотоод зөрчилдөд байгаа гэсэн үг. Тэгвэл энэ хүнд маш их хүчтэйгээр татагдаад байдаг. Магадгүй та өөр амьдралтай хэрнээ энэ хүнийг бүр жинхэнэ миний нэг soul mate буюу нэг жинхэнэ амьдралд учрах хэвээр заяаны ханчиг гэдэг юм уу тийм хүн бай. Одоо нэг чи юм уу гэдэг нэг юм дотор ингээд нэг юу төрөөд байгаа байхгүй танд. Яг тэгвэл тэр мас хүчтэйгээр татагдаад байгаа учраас танд тийм эргэлзээ төрүүлээд байгаа гэсэн үг. Тэгээ ингээд бүр нэг цаашдаа энэ харьцаа үнэхээр яах вэ одоо гэдэг дээр шийдвэрээ гаргаж чадахгүй байгаа л нэг тийм харьцааны тухай байгаад байна. За тэгвэл энэ хүн танд яг одоо ингээд нэг үннээ хэлсэн үү гэвэл яг үннээ хэлсэн үү гэвэл энэ хүн үннээ хэлээгүй. Тэр хүний үнэн болвол биш шүү тий. Тэгээ тэр нь юун дээр одоо тий яг ямар юун дээр худлаа хэлснийг бол мэдэхгүй. Гэхдээ одоо яг юун дээр худлаа хэлснийг нь асуугаад үзье тий. Энэ хүн яг үннээ хэлээгүй. Гэхдээ яг юун дээр вэ? Яг юугаа худлаа хэлсэн бэ тий? Гэр бүлгүй гэж худлаа хэлсэн үү? Эсвэл одоо ажил холбоо худлаа хэлсэн үү? Эсвэл танд одоо хайртай юу нэ тэр гэдэг дээр худлаа ярьсан уу? Тэр тал дээр нэг тий танд яг юу гэж юун дээр худлаа хэлсэн бэ? Энэ хүний ямар ч гэсэн үннээ бол хэлээгүй байна. Тэгэхээр юун дээр худлаа ярьсан бэ? Wealthy man. За энийг нэг хараадах юм. Wealthy man гэж. За жоохон дэлгэрэнгүй харчээ. Баян өөрийгөө баян хүн гэж худлаа ярьсан уу? Эсвэл баян хүн биш байж баян хүн гэж тий одоо худлаа ярьч уу? Эсвэл баян байж баян биш гэж худлаа ярьч уу гэдэг нэг юм байгаад байна энэ хүнд тий. Худлаа ярьсан юм тэр үн шүү тий. Өөрийнхөө мөнгө төгрөгтэй гэсэн байдлаа нууцсан байна уу? Эсвэл lovers за change энэ ч давхар гараа явчихж байгаа юм байна. Тийм change expectation биш байх гэдэг энэ давхар явцсан байна. За энэ хүн яг юун дээр худлаа ярьч вэ? Баян хүн гэдэг дээр л худлаа ярьсан гэдэг байгаа байхгүй юу? Тийм. Баян хүн окей баян хүн. Тийм энэ хүн хараа айгүй мөнгөтэй төгрөгтэй тийм боломжтой амьдралтай баян боломжийн амьдралтай хүн гэдгээ өөрөөс чинь нуусан гэсэн үг шүү. Тий. Өөрийгөө би одоо ийм боломжгүй тий нэг дөнгөн дангаа ингээд амьдраад явж байгаа гэж яхан худлаа ярьсан. Түүнээс шин чин айгүй мөнгөтэй төгрөгтэй амьдрал нь боломжтой тийм баян хүн байгаа байхгүй юу? Тэгээ тэрийгээ яхан нуусан байна өөрөөс чинь. Худлаа ярьсан юм нь өрдө тэр байгаад байна. Тэрний хэлсэн үгний худлаа нь тэндээ байна шүү тийм. Түүн юм тансаг юмд тансаг машин хэрэгтэй тансаг одоо боломжтой амьдралтай хүн гэдгийг хэлээгүй л гэсэн үг тийм. Тэгэхээр тантай нэг арай өөрөөр юм харьцаа үүсгээд
тэрэн дээрээ хэлээгүй юм нь болохоор ерөөсөө тэр өөрийнхөө санхүүгийн чадвартай мань тиймэрхүү хүн гэдгийг л хэлээгүй юм байна л да. Тэрс маш хүчтэй. Тантай таталцаад байгаа нэг тийм та их татагдаад байгаа тийм хүн байна л да. Хичнээн нөгөө нэг өөрийгөө нуусан ч гэсэн нөгөө нэг баян хүний юу нь байдаг гэдэг үлээ. Ядуу мөнгөгүй хүн одоо хичнээн баян хүний дүрд тоглосон ч гэсэн нөгөө нэг цаанаасаа нөгөө нэг өндөр нь арилахгүй гэдэг шиг нэг юм байдаг шээ. Тэгэхээр энэ баян хүнд бас хичнээн өөрийнхөө дүр төрхийг нуусан ч гэсэн цаад бас нэг юм тийм өндөр нь арилахгүй л дээ. Ер нь бол тийм жоохон бэлгийн мэлмитээ жоохон хардаг хүнд бол. Тэгэхээр нэг тийм тал дээр л энэ юусоо тийм баян, mature man тэгээд энэ айгүй юм ихэмсэг нэрхтээ шийдэмгий тийм тэгээд энэ амьдрал ахуй нэлээд боломжийн хүн байгаад байна. Та тэгэнгүүтээ тэрийгээ л жоохон танаас нуусан л болж таарах гээд байна. Түнэс шинэ нэг тийм хайр сэтгэлийн тал дээр за би тэр чамд тийм юм гэсэн яг онцгойлон ярьсан тийм юм яриа нэг байхгүй юм шиг байна. Ерөнхийдөө бол энэ бие махбодын хүчтэй таталцал тэгээд та болохоор энэ хүнийг одоо магадгүй миний нөгөө нэг та өөрөө ирэхгүй энэ хүчтэй. Ягаад гэвэл энэ хүний энерги нь тийм сүрхий юм байна л да. Энэ баян өөртөө итгэлтэй ийм хүн чинь эрэгтэй хүн чинь одоо бараг тэгээд ямар ч юмхтэй ингээд нэг тийм энергиэрээ ингээд татаад байгаа байхгүй юу. Хичнээн дүр төрхөө нуусан байсан ч гэсэн. Тэгэнгүүт та энэ нэг татагдж байгаа энергийг яагаад ингэж хүчтэйгээр татагдж байгаагаа нэгсэндээ ойлгохгүй байгаа болохоор та энийг миний жинхэнэ хайр ч юм уу, миний soul mate юм уу гэд ингэж эргэлзээд байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ хүн зүгээр энергиараа татаад байгаа байхгүй юу. Одоо нэг баян хүний энергинд эн чинь мөнгөтэй өөртөө итгэлтэй тийм хүний энергинд ямар ч хүн одоо ер нь эмэгтэй ч эрэгтэй ч хүн зүгээр л энэ нэг сайхан хүн гэдэг утгаар нь ингээд татагдана шүү дээ. Тэгэнгүүт та чинь энэ гүн гүнзгий нэг тийм махбодын харьцаанд орцсон байгаа учраас өөр илүү татагдж байгаа нь тодорхой. Тийм болохоор та хэрв энэ хүн үнэхээр өөрийнхөө soul mate гэж та ингэж одоо ингэж хүчтэй таталцлаасаа болоод та хэрв тэгж бодоод байгаа бол үнэхээр soul mate ч нь вэ нүү зүгээр л энэ хүний энерги арай өөр юмд нь болоод татагдаад байна уу гэдэг талаа болохоор энэ хүнийхээ зураг нэрийг нь хэлээд энэ харьцааныхаа талаар хувийн уншлага аваад үзэрэй заяа. Тэгэх юм бол та яг юунд нь тэгтлээ татагдаад байгаагаа ойлгох болно тий. Та андуурах гээд байна л да. Энэ төр soul mate мань байж магадгүй энэ төр гэж бодох гээд байна. Магадгүй soul mate ч байж болно. Та хэрэг зүүн савын өндөртэй үнэхээр тийм хүн болвол. Гэтэл энэ хүн алсаараа энэ хүнд хүн болгон татагддаг тийм өндөр энергитэй өөртөө итгэлтэй хүн байх магадлал бас их байгаад байгаа байхгүй юу. Та энэ хүнтэй байхаараа баг бүх дэлхийд дүүрсэн юм шиг айгүй тийм сэтгэл хангалуун аз жаргалтай гоё болоод байгаа. Тэгсэн хэрнээ энэ харьцаан дээр өөрийгөө ингэж энэ харьцаа үнэхээр зөв үү, үнэхээр буруу юу гэдэг дээр ингэж дэнслээд байгаа байхгүй юу. Тийм болохоор л энийг одоо нэг харьцаагаа үргэлжлүүлээд явах уу. Үнэхээр би энэ хүний яг юунд нь татагдаад яагаад байгаа вэ гэдгийг ингэж нарийн танд бол ингээд мэдэх шаардлагатай юм шиг санагдчих надад бол тийм уншлага уншаад. За тийм болохоор та хувийн уншлага аваад нэг ялгаа заагийг нь тийм олоход бол тийм гэмгүй харьцаа байна. Та хоёрын харьцаа бол тийм. За ингээд 2 дугаар группийн уншлагыг өндөрлөё. Таны энд харамсах гэж үзэр гарсан. Та харамсах болно гэдэг. Би энэ дээр бас тийм шууд юугаа одоо тийм чиний харьцаж хотлоо одоо ингээд харамснаа гэж ингэж бол хэлмээргүй байна. Яагаад гэвэл хүн болгон энэ группийг уншиж байгаа хүн болгоны үнэхээр soul mate-ч байх магадaltaй, эсвэл өөр энергич байх магадaltaй. За тийм болохоор л тэр хувийн уншлагыг дандаа нэг санал болгодог байхгүй тийм. Тэр нинэтийн уншлагаас бол яг өөрийнхөө бодит байдлыг бол олж харахгүй л гэж хэлэх гээд байна. Төстэй юмнууд бол зарим газар нь таарна, заримд нь таарахгүй байна. Бүгд таарах юм бол хувийн уншлага шиг болоод явчихна. За тийм болохоор танд уншлагын нэг хэсэг таарж байгаа бол эргэлзээгээ арилгах хэрэгтэй л гэсэн л үг хэлэх гээд байна шүү.
За одоо 3 дугаар группийн онцлог. За бас нэг чатны хариу өгөхгүй болохгүй байна. За одоохын device-ээр бичихэд хэцүү биелээтэй болохоор. За одоо нэг Монголын цагаарийн ч одоо 10:57 гэдэг чинь 9:57-г 10 болж байгаа юм байна. За Монголын цагаар 11 цагаас хойшоо хувийн онцлог хийх боломжтой шүү. За одоо 3 дугаар группийн онцлог эхлэе. За 3 дугаар группийн дээрээ эхлээд Oracle message card-ууд гэж байна. 3 дугаар группийн тэрний хэлж байгаа нь ер нь үнэн үү гэдэг тал дээр. Тэр хүний хэлж байгаа нь үнэн үү? Вау, энэ 2 дахь гарч ирж байна шүү дээ. 3 групп дээр гарч ирсэн энэ олон хөзрүүдээс бас 2 удаа гарч ирж байна. Нэг хөзөрт. Тэр хүний хэлж байгаа үг үнэн үү? Emotional storm. Time. Waiting cycles. Moment. Time гэсэн үгсүүд гарч ирж байна. Заашаа. За. Тэрний хэлж байгаа үг нь үнэн үү гэдэг дээр 3 дугаар групп. Тэрний хэлж байгаа үг үнэн үү? Нэгдүгээр группийг сонгосон хүн бас 3 дугаар групптэй эргэлзэх магадлал маш их өндөр байна шүү ер нь тий. Яагаад гэвэл энэ гарч ирсэн хөзрүүд давхцаж гарч ирж байна. Clarity хөзөр, Vitality хөзөр хоёр давхцаж гарч ирлээ. Нэгдүгээр групп, 3 дугаар групп хоёр дээр. Тэгэхээр энэ магадгүй сонголтоо хийхдээ жоохон эргэлзсэн байхаа. Эргэлзэх магадлал байх гэдэг шиг байна тий. За. Тэгэхээр аль алийг нь сонсоод үзэхэд бас гэмгүй ингэж эргэлзсэн хүмүүс тийм ээ. Нэгийг бас за 3 дугаар группийнхний тэрний хэлж байгаа үг үнэн үү гэдэг дээр нэг Oracle message гаргаж өгч. Get a clearer view post эхлээд цэвэр яана гэнэ. За одоо таруулах хөзрүүд. За энэ таруулах хөзрийн маань зурагдлууд нэлээд жоохон тий. Жоохон ширүүн зурагтай. Тийм болохоор зарим хөзрүүдийг нууж явах шаардлага гарч магадгүй. За 3 дугаар групп ихний тэрний хэлж байгаа нь үнэн үү гэдэг. За энэ дээр юу гэж байна?
тодорхой байдал тийм ээ. Үнэн emotional storm гэдэг нь болохоор emotional storm одоо нэг эмоцийн шуурга гэсэн маягаар тийм сэтгэл их тогтворгүй тийм эмоц өндөртөө байгааг илэрхийлээд байна л та тийм. Тогтворгүй өмнө самуу. За. Тогтворгүй өмнө самуунтай байдал. Тодорхой байдал. За waiting cycle moment. Time. За энэгээр юу илэрхийлэх гэж байна вэ гэхээр ер нь бол үнэн маш ингэ тодорхой болж гарч ирж байгаа цаг үе нэ гэж байна. Та магадгүй ингээд одоо нэг тийм одоо хичнээн ингээд өөрөө ингээд нэг ядарсан ч итгэхийг хүсдэг шүү дээ, ингээд итгэхийг хүсдэг. Надад арай ч юм тохиолдоогүй байх ч гэдэг юм уу. Надад одоо арай одоо юм болох учиргүй би одоо аль чадлаараа ингээд ачаал нурууг өрөөд одоо юу гэдэг ачааллыг ингээд аваад явж байгаа юм байхад надад арай ч юм тохиолдохгүй байх мах гэдэг ч юм уу. За юу. Энэ үзэгдэл нэг жоохон иймэрхүү юм тавихгүй л идэр чи бас болдгоо шүү дээ нэрээ. Нөө YouTube-с хаачдаг юм байна. Тий. Аргагүй л дээ. Хэд их нүцгийн шалдан зурагтайг бол хаачдаг юм байл шүү дээ нэр. За энэ дээр бас энэ нэг бас нэг. За ингээд тавьчих. За бас нь гайгүй зургалтай ах шиг байна. За тэгэнгүүт ингээд байна. Одоо нөгөө үнэнтэй нүүр тулна гэдэг л яг ингээд нөгөө болж байгаа цаг үе нэ л гээд байгаа юм. Тэгэхдээ энэ нь яг юуг илэрхийлж байгаа нэхэр тэр хүн яг үнэнээ хэлж байна уу? Тэрний яг бодит үнэн нь яг тийм хэлж байна уу гэхээр яг үнэндээ бол одоо чи минь ганцхан тийм ээ. Ганцхан чи чамаас өөр хинж байхгүй гэл одоо ингээд яг тэгдэг. Тэгсэн хэрнээ одоо нөгөө нэг яг бодит байдал дээр таныг үнэхээр одоо ингээд нөгөө миний амьдралын баг ганцхан одоо өстө нөгөө өндөр дөргөж ингээд чамаагаа л онцгойлон хайрлаж яаж ийнэж ин гэдэг ингээд ярьдаг хэрнээ бодит байдал нь өөрөө таныг айгүй юм ядрааж байгаа байхгүй юу? Ядрааж байгаа. Яг бодит байдал дээр болохоор зөвхөн одоо тийм та тэр хүний нэг тийм зарцсан юм шиг боолн юм шиг одоо эхнэр нь хайртай хүн нь хамгийн сонгогдсон сайн хүн чамайг айл болох өндөр дөргөж одоо авч явна чи бол надад бараг бурхнаас аяасан одоо бараг бэлэг минь инээ тэрэгэд ингээ ярьж байгаа хэрнээ яг бодит байдал дээр болохоор өөрийгөө айгүй их ингэж нөгөө нэг асруулж тооглуулж одоо юу гэх юм халамжлуулж өөрөө бараг нэрээ тэр хүнийхээ одоо ингээд нэг зарцсан юм шиг боолн юм шиг өнгөө ажилчин юм шиг нэг тийм байдал. Тэгээд яг цаг дээр болохоор ингээд танд үнэхээр ингээд нөгөө нэг хайрлаад хэлж байгаа шиг үнэхээр одоо тэгэж өргөөд ингээд байна уу гэдэг ихэр юусоо тийм юм бол бас байхгүй байгаад байна л да. Яг үнэндээ бол тийм. Тэгэл та нэг тийм нөгөө өнгөрсөнд болсон энэ одоо өнгөрсөнд болсон нэг яг одоо бодит байдал нь үнэхээр тийм байхгүй хаад өнгөрсөнд л тэгэж хэлж ийсэн сайхан дурсамж одоо сайхан одоо юу гэдгийг одоо хэлсэн үг нэг хэсэгхэн сайхан байсан тэр цаг үедээ та одоо нэг үнсэндээ тэрийгэл одоо дурсамжаа болгоод дурсамжаараа хөглөгдөд өнөдрийг хүртэл одоо яг ингээм амьдраад ингээд яваад байгаа. Яг бодит үнэн нь болохоор яг юу гэхээр та тэр хүний нэг боолн зарцсан юм шиг болцсон. Тийм. Хамаг ачааллыг ингээд өөртөө өөрөд танд цаг дээр тулвал ямар ч юм халамж анхаарал байхгүй зүгээр л нэг та нэг юм одоо нэг гэрийн ажилчин нэг юм одоо юу гэх юм нэг тийм одоо зарцлын байх л та бодвол тийм. Яг тийм хүн нь бодит байдал дээр болохоор яг тийм болчиход байгаа.
Тэгэл нэг жоохон өөрийгөө ингээд нэг юу гэх юм ингээд нэг илэрхийлсэн жоохон ингээд одоо бас өстө нэг ингэн гэж яриаггүй шүү дээ. Чи одоо намайг өргөн өндөр дөргөнөө сайхан хайрлна халамжлна гэнэ яа нэг гэсэн чинь яалаа хэлээгээд ихээр одоо бас нэг тиймэрхүү маягийн юм яриул ингээд нэг жоохон хэрүүл тэмцэл болоод ингээд тэгээ өөрөө болохоор яг яадаг вэ гэхээр ингээд хэрүүл тэмцлээс залхаад хэрүүл тэмцэл янз юм одоо төвхтэй хэрэггүй хэцүү санагддаг учраас тэр тал дээр айл болох нэг ярихгүй байхыг хичээдэг гэсэн үг. Тэгэхдээ яг юу вэ гэхээр хувь хүн дотор хүн чинь ерөөсөө энэ байгаа байдлыг хүлээн зөвшөөрдөггүй яг үнэндээ тий. Тэгээ тийм болохоор таны ингээд нэг дотоодын энэ байд хайлт гэж чинь дотоодын энэ одоо юу гэх нэг одоо бүр эрүүл мэнд дотоод эрүүл мэнд гэж байгаа шүү дээ. Одоо сэтгэл зүйн эрүүл мэнд бие махбодын гэхээс илүү сэтгэл зүйн эрүүл мэнд үнэхээр ингэж ядарч туйлдаад байгаа байхгүй. Яг л та энд амлсан шиг ерөөсөө энэ хүн байхгүй байна. Та яг бодит байдал дээр шал өөр дүр төрхтэй өөр байдалтай байна. Тэгээ хэлж ярих гээд тэгэхээр одоо ингээд хэрүүл маргаан 9 шидийн тиймэрхүү байдлаас нь болоод та ямар нэгэн тэмцэл хийхийг хүсэхгүй байна. Тийм болохоор танд яг юу болоод байна вэ гэхээр таны дотоодын хүн дотоод дуу хоолой чинь тис өөр юм хүсэж байгаа. Анханасаа чи уул нь ингэж яриаггүй шүү дээ гэл ингэж хэлж яриад одоо байгаа нөхцөл байдал бүх юм ингэж өөрчлөхийг хүсэж байгаа байхгүй. Тэр хүнтэй харьцаа дотны хүүхэд нөгөө гинэн цайлганаар нэг итгэж байсан тэр цаг үеигээ та нөгөө нэг амлсан амлалтанд нь одоо юугүйдэг маш их ингэж нөгөө нэг итгэсэн байдал хүүхэд чи ямар ч нөгөө нэг цагаан цаас шиг хүний хэлсэн үг хэлж байгаа юмд юуж бодож тунгаахгүйгээр итгэдэг шүү дээ тийм. Тэгэхээр яг тэгсэн тэр байдал юмаа хэлсэн аманда хүрээсэж гэдэг юм уу тийм байдлаасаа ингээ хүсдэг. Тийм болохоор тэр чинь одоо танд ерөөсөө тийм болохгүй байгаа даа учраас үнэхээр дотор хүн чинь туйлдж байгаа гэсэн үг шүү. Тийм ядраад байна уу яг үнэндээ тийм. Тэгэхээр жинхэнэ үнэнийг тодорхойгоор хүлээж авахд бол цаг нь болсон гэж хэлээд байгаа байхгүй юу? Одоо та тэнд нэгсэндээ тэр хүн танд үнэн хэлсэн үг гэдэг. Танд анханасаа л одоо ерөөсөө таны хайрлын халамжлал нь өндөр дөргөн гэж явчвал одоо өнөөдрийг хүртэл тэгээгүй танд худлаа л хэлсэн байхгүй. Та тэрийг тий хизээд ихийг нь одоо хүлээгээд одоо өстө нөгөө нас өрөхгүй л дээ гэдэг шиг болчиход байна шүү дээ. Хэлсэн ярьсан амлсандаа хүрхийг нь хүлээгээд. Тэгэхээр таныг бодит байдлыг үннийг одоо хүлээж авах цаг нь болчиход байна гэж л одоо танд хэлээд байна л да нөхөзөр бол тийм. Та нэг мэдсэн нэг айлын зүгээр нэг зарц болцсон л яваад байгаа юм шиг байна. Тэгээ үн төлбөргүй. Ямар ч тэр хайрладаг, дурладаг, таныг халамжилдаг тийм юм одоо ерөөсөө байхгүй. Нэг тийм л юм болчиход байх шиг байна да. За. Get a clear view post. Илүү тодор эхлээд илүү тодор одоо нэг гэсэнтэй нэг урдуураа нэг хөшиг татчаад харахыг хүсэхгүй байгаа бодит үннийг харахыг хэлээд байна л да энэ дээр. Танд бол тийм зөвлөгөө ирж байна. Харахыг хүсэхгүй байгаа бодит үннийг хүлээж авах. Алийн болгон одоо ингээд нүдээ дараад бодит үннийг харахгүй байхыг хүсэх үү гэдэг юм хэлээд байгаа. Энэ хоёр үзэр хоёулаа яг үндсэндээ нэг утга илэрхийлж байна тий. Бага бодит үннийг харахыг хүсэхгүй нүдээ дарчаад байгаа байхгүй энд. Энэ дээр ч гэсэн илүү тодор эхлээд нэг урдаа татсан хөшгөө нээж хар гэж хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр одоо тэр бол тэгж хүлээж авах бодит үннийг хүлээж авах цаг нь болсон гэж. За тэгэхээр энэ дээр нэг тийм жоохон өөрийгөө хайрлахаа мартцсан.
өөрийгөө нэг жоохон орхигдуулсан байгаа хүмүүст л нэг мессеж ирж байна да. За тэгээд та өөрийгөө хүлээж авах зориг байна уугүй, энэ нүрэ дарсан гараа авах зориг байна уу? Хөшгөө нээгээд бодит үннийг харах зориг байна уу, тийм ээ? Гэдэг тал дээр л одоо яригдах асуудал л ирж явах шиг байна энэ дээр бол тийм. Энэ бүр эцсийн бүлэгтээ та өөрөө өөрийгөө хайрлаж байгаа юу гэж танаас бараг асуух л тийм л ганцхан асуулт. Та энэ насныхаа амьдралыг хэн нэгэн худалч хүний төлөө үрж бараад зараад явж байгаа юм биш үү гэсэн. Тэр бодит үннийг одоо гараа аваад харъяа л гэх гээд байгаа юм байна. За нэг ийм утга учиртай мессеж уншлага болж байгаа юм байна тий. Тэр хүн амлсан амлалтнуудаа ер нь хүрж ийсэн үү гэдгийг та одоо эргүүлээд сөхөж бодож харах цаг хугацаанаа л гэж хэлэх гээд байгаа юм байна л да ер нь бол тий. За тэгээд одоо би зөвхөн хувийн уншлага дээр яг юу хийдэг вэ гэхээр танд нэг юм хувийн уншлага санал болгомоор. Энэ хүнтэй үнэхээр үргэлжлүүлээд цаашдаа явах та нэг өдөр аз жаргалыг олох уу яах вэ ийх үү гэдэг тий. Дандаа өөрийгөө ингэж нүрэ дарсан иймэрхүү байдалтай юмыг харахгүй байхыг хичээгээд ингэж амьдрах юм уу яах вэ ийх үү гэдэг. Нэг тийм талаасаа нэг та нэг тийм уншлага авмаар санагдчихлаа байхгүй юу? Энэ одоо таны одоо яг энэ тавилан цаая ингэж явах нь зөв юм уу? Тий. Тэгээ та энэ дээр ерөөсөө тийм яг хөө магадгүй энэ миний энэ мессежийг хүлээж аваад нэг тийм их сонирн мэдрэмж танд төрнө гэдэгт бол бүр маш ихтэй байна. Таны нэг тийм амар аз жаргалтай болгох мессеж гэхээсээ илүү жоохон таныг тийм жоохон гонёглуулах мессеж юм уу да гэж би харах гэдэг. За тэгэхдээ хүн одоо нөгөө цаг үеийн ирээд л энэ мессежийг олж сонсох болов уу гэж хэлнэ би бол. Тэгээд миний одоо би сая хувийн уншлага гэд нэг ярьсан. Зөвхөн хүзрийн мэрэг хийдэггүй байхгүй юу тий. Хүзрийн мэрэгээс гадна одоо коучинг буюу яавал одоо энэ амьдралаас ингэхүү тийхүүгээд өчнөө олон ингэ зөвхөн ярилцдаг талаасаа тий сэтгэл зүйн талаасаа ингээд яавал гэдэг талаасаа ярилцдаг хүмүүс бас зөндөө байгаа тий. За тэгээ хэрв та тэгж хүсвэл тэгээд гараа л гэж хэлнэ тэ. Хувийн цаг тий аваад орж ирээрээ гэж хэлчихье. За тэгээд уншлах сонссон бүх хүндээ баярлалаа. Тэгээ намайг үзэж тий үнтэй цагаа зарцуулж байгаа танд баярлалаа гэж хэлээ тий. За амжилт хүсье. За ингээд энэ өдрийн уншлага дуусаж байна.